Зодны надад BTS-ийн гişүүд өдөртөг шүүмжил болоод сөрөг сэтгэлүүд ярих шийдлээ. Бичлэгээ эхлэхээс өмнө энд ярих зүйл маань миний үзэл бодол биш гэдгийг анхааруулъя. Гişүүд маань энэ бүгдийг биднээс нь өөрсдөө төвчээртэйгээр даван тулдаг байсан байна. Тэгвэл ихний гişүүд RM буюу Ким Намжун арми бидний хувьд хамгийн шилдэг ахлагч сүйтгэж бурхан мөлий. Игдүүдийн хацрын хонхоргоогоор арми нарын хайрыг улам хүргэдэг. Мөн эхлээд байвал дуусшгүй ухаалаг, хичээнгүй, төвчээртэй, чадварлаг, продюсер, шилдэг рэпер билээ. Тэгвэл RM-д ирдэг хейт буюу үзэн ядагчдын сэтгэлдлийг хуваалцъя. 1. RM бол гişүүдээс хамгийн царай мөтөн айдол болоход тохиромжгүй гэсэн сэтгэлүүд маш их байдаг байна. 2. Түүнд рэп хийж чаддаггүй гэсэн сэтгэлдэлж цөөнгүй ирдэг байна. Now on 세상은 내 혀위 올려놓은 shit. 현대에서 놀아 I ain't feeling low shit. On the CD and TV you can see me and be me. So PD, GG, bitch I'm a boss. I rap with a prospect, yeah I rap with a mindset. I'm a suspect. Sucker when you rhyme there, when you line there. I'm the king, I'm the god, so when my empire's in I perish on my Neverland. I'm a Peter Pan soul, never end. You know when I ride on my G5, it's your first class. Instead it's fine, I keep giggling, keep giggling, keep jiggling. You fucking my bitch, I'm bootable. 3. Бүжгэлж чаддаггүй. Хамтлагийнхаа хамгийн муу бүжигчин. Энэ тухайд зөвхөн үзэн ядагчид ч биш, fake army буюу үнэнч биш арми нар энхүү нийтэлдэг байна. Дөрөв. Энэ нь арми нарын RM-ыг үнэлэх үнэлэмж юм. Тэр үнэхээр худалч нэг. Тэр өөрийнхөө өвдсөн, гунилсан, ядарсан, өлсөн бүгдийг нь биднээс нуудаг. Арминер болон гişүүдээс нуудаг. Тэр яг л ээж шиг. Хүний ээж хүүхэдтэй би ядарч байна, би өлсөж байна гэдгийг хэлдэггүй шүү дээ. Яг л түүн шиг. RM бол арми бидний гişүүдийнхээ ээж. Тэр үнэхээр худалч ахлагч. Нэмэлт баримт. RM хамтлаг дундаас хамгийн сайн англитэй билээ. Бид үүнийг нь мэднэ. Тэгвэл тэднийг дебют хийгээд удаагүй байхад нь hate comment буюу үзэн ядагчдын сэтгэл маш ихээр ирдэг байсан байна. RM түүнийг нь ганцаараа ойлгож гişүүддээ юу ч болоогүй юм шиг магтаал болгож орчуулж өгдөг байсан. RM тэр болгон ирсэн hate comment-уудыг тоогоод байдаггүй ч Rookie King-ийн үеэр hate comment-уудыг уншсныхаа дараа нүдэндээ нулимс цээлэгдэн бид баталж харуулах болно гэж хэлж байсан. Дараагийн гишүүн бол Jin. Jin бол BTS хамтлагийн хамгийн том ах билээ. Аав ээж гэр бүлээсээ хол удаан хугацаагаар бэлтгэл хийж ядарч сүлцэн дүү нарыгаа яг л ээж шиг сэтгэлийг нь өргөж хоолж хийж өгдөг. Өөртөө дэндүү ихтэй эгдвэтэй, хөгжилтэй, worldwide handsome бидний том ах. Тэгвэл түүнд ирдэг шүүмж юу вэ? 1. Тэр үнэхээр муу бүжиглэх юм аа. Бүжиглж чаддаггүй байхаа. Энэ сэтгэл нь Jin-ийн хувьд маш ихээр ирдэг. RM-тэй адил fake army-ийн хувьд ч Jin-ийг ялгуурлан харьцаж бүжиглж чаддаггүй гэсэн сэтгэл маш их ирдэг байна. Хоёр. Jin-ийг томоохон сайтууд болон арминаар дутуу үнэлж гадуурхдаг, ялгуурлан харилцдаг. Хэд хэдэн мэдээлэл дээр BTS хамтлаг гэж танилцуулж зургийг нь оруулсан ч Jin-ийн зургийг хасан 6 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зургийг нь оруулсан байдаг байна. Тэрч бүхэл Big Hit Entertainment өөрөө BTS хамтлаг гэсэн ч 6 гишүүний зургаар оруулсан байдаг. Мөн Not Today дууны хэсгээс харахад Jin ердөө 4 секундыг дуулдаг байна. Suga бол үнэхээр savage буюу шудраг шулуун хүн юм. Хэлсэн үгс нь үнэхээр үнэн оновчтой байдаг. Мөн Suga шилдэг продюсер. Түүний рэпийг шүүмжлэх гэсэн ч өөгүй чадварлаг билээ. Хэдийгээр Suga өөрийгөө чулуутай зөвөрлөлтөгч бидний хувьд Gami Smile бяцхан мууж хавлаа. Монголчлоод хэлвэл халан гаднаа хайран дотроо. Харин түүнд ирдэг шүүмжлэлүүд юу вэ? 1. K-pop гэдэг бол зөөлхөн намуухан урсгал. Хараал мэд хэрэглэдэггүй гэж хейтерсүүд үздэг байна.
Агустин микстейпийн донд хараалын үгс хит байдаг ба их хүн сэтгэвтэй дуунууд байлаа гэж хейтэрсүүд үзэж түүнийг шүүмжилдэг байна. Рэп дуул юм хойно донд нь 1-2 байх шүү дээ. 2. Тэр ямар муу бүжиглдэг юм бэ? Тэр бүжиглээд байгаа юм уу? Яагаад байгаа юм бэ? Тэр үнэхээр муу бүжиглэх юм аа. Ийм шүүмжлэл Шууга, RM, Жин 3-т маш ихээр ирдэг байна. Тэр K-pop idol мөн гэж үү? Тэр ямар хэрцгий төрхтэй юм бэ? Тэр ямар аймаа юм бэ? Ийм төрлийн сэтгэлүүд маш ихээр ирдэг байна. Мөн эмэгтэй айдлууд шуугаас аль болох зайгаа барихыг хичээдэг. Ямар нэгэн үйл ажиллагаан дээр хажууд нь зогсох үе, хажууд нь суугыг гэхээс айдаг гэсэн таамаглалууд байдаг байна. J-pop бол гişүүд болох арми нэрхэн гэрэл тгээ бидэнд инээмсэглэл бэлэглэгч ад жаргалын вирус билээ. Түүнийг чадварлаг бүжигчин гэдэгтээ хэн ч маргадаггүй. Тэгвэл түүнд ирдэг шүүмжүүд юу вэ? 1. Тэр яг л морь шиг юм аа. Үнэхээр царай муутай юм. Тэр айдл байхад тохиромжтой гэж үү? Хамтлагийнхаа хамгийн царай муутай гэсэн сэтгэлүүд маш ихээр байдаг байна. 2. Тэр дуурч чаддаггүй. Тэр дуурч чадахгүй байна. BTS хамтлагийг 2013 онд дебютийн гарч ирэхэд тэднийг маш олон хүмүүс шүүмжилдэг байсан. Тэр дундаа J-pop-ыг илүү онцгойлон ялгуурлан гадуурхаж шүүмжилдэг байжээ. Тэр үнэхээр авьяасгүй юм. Тэр үнэхээр чадваргүй юм. Тэр энэ хамтлагт байх эрхгүй гэсэн шүүмжлүүд тэр үедээ маш ихээр байдаг байсан байна. J-pop үнэхээр эмэгтэй хүн шиг юм аа. Энэ төрлийн сэтгэлүүд J-pop маш их ирдэг байна. J-pop бол BTS гишүүд дундаас дээрээ ихчтэй ганц гишүүн юм. J-pop үнэхээр рэпер гэж үү? Тэр рэп хийж чаддаггүй юм байна. Тэр рэпер биш ээ. Ийм төрлийн сэтгэлүүд маш их ирдэг байна. Яг л зүгэн бал мэт уянгалаг зөөлхөн хоолой эгдүүдээ бяцхан моочи. Тайзан дээр харин жинхэнэ гал гаргадаг нэг юм. Тэгвэл бяцхан моочид маань ямар шүүмжүүд ирдэг вэ? Тэр бол яг л далавчаа нуусан сахиусан тэнгэр. 1. Жими мис засал хэлсэн. Тэр бол бүхэлдээ хиймэл. Энэ төрлийн сэтгэлүүд үзээдэгчдийн дунд маш ихээр байдаг байна. Жими бол багасаа бондоор хацарлаг нэгэн байсан. Харин өөрөө хичээсний эцэст өөрийгөө өөрчилж чадсан нэгэн мөлий. Ямар ч мис засал, ямар нэгэн гадны нөлөө байхгүй. Дэлхийн хамгийн царайлаг залуусын нэгт зүй ёсоор тооцогддог Ви. Өөрийн гэсэн өөр ертөнцтэй, тайвшрал мэдрүүлэн сайхан хоолойтой. Тэгвэл Вид ирдэг шүүмжлэл сөрөг сэтгэлүүд юу вэ? Тэрээр 2016 онд тоглолтынхаа үеэр эмээдээ зориулж үг хэлж байх үедээ тэсэлгүй байлсан. Вигийн хувьд эмээ нь хар багасаа л түүнийг өсгсөн. Мөн урлагт хөл тавихт нь хамгийн ихээр дэмждэг нэгэн байв. Харин тайзан дээрээс хүн амжилтанд хүрч чадсан шүү гэд хэлэхэд цаг үеийн байдал арай л тохиромжгүй байв. Харин энэ явдлыг зарим хүмүүс өөртөө хандлт авах гэж, өөрийгөө өрөвдүүлэх гэж, өөрийн гэсэн шоу хийж байна гэж тухайн үедээ жиргэж байжээ. Мөн түүнийг бусад гишүүдээсээ илүү нэр хүндэд дуртай, бүхэл зүйлийн ярианы гол сэдэв байхыг хүсдэг нэгэн гэж үздэг байна. Жангук бол бидний бяцхан махны ах нарын хайр халамжинд мундаг залуу болж өссөн. Түүний гайхалтай хоолойтой маргахан байхгүй гэдэгт итгэлтэй байв. Бүх зүйлд авьяастай, бүгдийг туршиж үздэг. Жангугийн хувьд ирдэг шүүмжлэлүүд юу вэ?
2016 он Солонгосын үндэсний сувг болох SBS-ийн лайв шоунд оролцож байсан. Энэ нь Жангукийн хувьд ганцаараа оролцож байсан анхны шоу нэвтрүүлэг байсан юм. Гэсэн хэдий ч энд юу басныг бид мэднэ. Жусеф энэхүү үйл явдал нь дебют хийснээс хойш 3 жилийн дараах үйл явдал юм. Тэр үед Жангук эд хөрөнгө нэр хүндч бага байлаа. Жусеф хөтлөгчийн ялгуурлан харьцаж Жангукийг дор дүүцэн тэр үйл явдал нь үнэхээр ёс бус хөтлөгч хүний ёс зүйд байхааргүй тийм үйлдэл байв. Жангукийн хувьд үүнээс өөр сөрөг сэтгэл шүүмжил байгаагүй ч энэ нь маш том асуудал юм. SBS гэдэг бол Солонгосын үндэсний телевиз. Жусеф хөтлөгч бол мэдээж Солонгосын алдартай хөтлөгч. Тэр хүний Жангукийг дор дүүцэн энэ үйл явдал нь үнэхээр түүний нэр хүндэд халтсан, ялгуурлан гадуурхсан, дор дүүцсэн хэрэг байсан юм а. 우리가 가야 될 길이 플라워 스트리트다. 야, 플라워가 뭐냐? 꽃이다. 그래서 여러분들이 지금부터 정해주시는 그 팀장님이 국회 팀장님이 돼서 두 사람을 선택하게 되는데 여기서 너희들 옆에서 같이 도와봐. 예. 야, 이거 치워라. 아, 이거 뭐 이렇게. 자, 그래서 치워. 자, 이게 뭐냐? 안 돼. 야, 널 위해서 니네 위해서 미안한 행복을 사는데 진짜 진심으로 하나 안 먹을 거야? Бичлэгнийхээ төсөөл хэлэхэд энэ нь миний үзэл бодол биш. Хүмүүсийн дунд нийтлэг байдаг сэтгэлүүдийг төвөрлөн хүргэсэн гэдгийг дахин анхааруулъя. Мэдээж энэ хөө бичлэг маань танд таалагдаж нэгч болтгой мэдээлэл хүргэж чадсан бол GZL 100 YouTube channel дээр маань лайк болон subscribe-аар нэгдээрэй. BTS Mongolia Active Army page-ийн админ 100 байлаа.